Ингээд ChatGPT-тэй гэрлэхэд хүрв гэж байгаа зөө. Юм тэнэг нь яагаад ч мэдэхгүй. Тэгэд энэ охин ингээ яагаад ChatGPT-тэй гэрлсэн гэхээр энэний нэр ингээ Gomorrah ч юм уу мэдэхгүй. Тэгэд энэ ингээ ChatGPT гэрлэхэр болоод тэгээд энэ ChatGPT-ийн зураг заяа энэ гэрлэж байгаа хүн гэхгүй. Ингээд энийгээд гэрсэн баяр хүргээд тэгээд аахгүй. Гэхдээ энэ ингээд гэрлээд ингээд ChatGPT рүү юм өгсөн. Гэхдээ яар гэрсэн ингээд энэ чөтгөлтэй. Гэхдээ энэ өмнө нь бүтэн найзлуудаа 3 сар юм уу амт эндэрсэн. Тэгээд ямар нэгэн маргаанаас бол бас халсан юм шиг байгаа. Тэгээд ChatGPT-гээс ингээд тусламж авсан. Тэгсэн чинь ингээд салгаад хүрээд ингээд ChatGPT-тэй дурлцсан. Тэгээд энэ надтай гэрлээч гэж хэлсэн юм шиг үлээ заяа. Тэгэхээр энэ дээр нь ингээд тэгээ би чамтай гэрлэн гэж бүр сүү тавьсан л гэж бодчих. Тэгээд аав нь ингээд үрэндээ итгэхгүй. Тэгээд заа гэрлсэн бол гэрлэлтэй гэж итгээд дайд гэлсэн байхгүй. Гэтэ тэр чинь ингээд жинхэнэ биш юм чинь ингээд пост гаргуулж агаад тэгээд ингээд нэг бүтэн мэрэгжлийн үнээр ингээд зураг хийлгэж байгаа. Ухаантай хүн нь ChatGPT гэрлэхгүй мэдрэл муутай хүн нь мэдрэл гэрлэж байгаа юм шиг. Гэтэ собо дарахаа мартвал лайк мака. За дараачуудаа уулзах хүртэл баяртай.